Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг уран зохиол тайртай сонсогчдоо сайн сайхны хүсн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие хөтлөн явуулдаг. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээв сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи за мөн өдөр бүр шинэрээтэй түлээшүү дэмжиж ажиллаж байна. За бидэнд бас гайхалтай цэцгийн баглаагаа илгээдэг Agora Premium Flower цэцгийн дэлгүүрийнхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Батхүүгийн Бат Цаяа зохиолчийн Санахгүй байна, гэхдээ сайхан байна гэж энэ номноос нь ижил нэртэй өгүүлэлгийг хамтдаа сонсно. За энэ өгүүлэлгийг бэлдэж авах хугацаанд за үнэхээр энэ зохиолчийг тодорхойлдог тэр шидэт реализмд би бүр уярч, уусч маш их догдолж байлаа. Тэгээд энэ зохиолч маань өөрөө ч гэсэн шүлэг бичвэртэй хөгжим маш их нөлөөлдөг гэж үзээд номоо дагуулад бүр юм төстэй, тийм айзам химнэлтэй хөгжмийн жагсаалтыг хүртэл гаргаж өгдөг ийм зохиолч юм аа. За хамтдаа өгүүлгээ сонсъё. Зохиолч Бат Цаяа. Санахгүй байна, гэхдээ сайхан байна. Энэ бүхэн хэр удаан үргэлжилхийг мэдэхгүй байна. Гэхдээ сайхан байна. Нар үүлэн цаанаас хэсэг хэн цугалзаад эргээд далд орчихдаг доо. Тийм нарыг үүлэн чөлөөний нар гэдэг. Хэрвээ бидний дотор ч мөн тийм нэг нар байдгаа гэж төсөөлвөл тэр нар үүлэн цаагуур ороод даруй 20 жил өнгөрчээ. 2016 он. Чухам хэдэн сарын хэдэн гэдгийг санахгүй байна. Нар ихээ эрт мандаж ихц дээрээс өдөржин шарж байсныг бодоход 7 юм уу 8 дугаар сар л байсан болов уу? Цонхын дэлгэж твхтээд ч салхи савир орохгүй бөхчм энэ өрөө. Шүлсэн гялтганан дусах мөс ягийн том улаан хил байж суух арга алга гэж бодоход хүргэнэ. Мөс яг гэж Орос герман хонч үйлдрийн ирлээс хөгшин нохой л доо. Энэ нохойг хэдэн настайг манайхны хинэнч санахаас өнгөрөө үйс. Үд өнгөрч байтал аавын өрөөнөөс буун дуу тас хийдэг байгаа. Орон дээрээ цочин өндийгүүд аав гэж дуудахад хамаг биерж их үдэсгүй. Харин Мосия уйлах уц хоёрын голоор яозгүйхэн гангинлаа. Өрөөлөн сандчин очоод хаалгын түлхтэл эцэг минь 9 мм-ийн Волтер бууга атгахчихсан шалан дээр уйлаад сууж байна. Цөхөрч доройтсон аавыгаа хараад дотор харанхуйлах шиг хачин мэдрэмж төрөөд явчихав. Тэгэхэд ээж Румын руу эсвэл Украин руу чөлөөдөө нэг ажиллаар яваад аав Мосия бид гурав гэрээс ахаад үлдэж байсан юм. Аавын өрөө хоосон шахав. Шатар хэд гурван ном тавьсан бичгийн жижиг ширээ ганц хүний ойр зууртаа өмсөхгүй өвлийн голдоо хувцснуудаа хураасан модон шүүгээ харин хананд нь загалмайлсан эцэг киноны сурчлагын хуудас 1999 оны дэлхийн гоо бүсгүйчүүдийн зураг Секо нэрийн ханын цаг байх бол тавир дээрх өвхөгддөг жижиг жаазанд ээж бид гурвын зураг харагдана. Аавын харц яг тэр мөчөд 17 цаг 45 минутыг зааж байгаа цагны харалтаа доохонд байх 1999 оны дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эхний 3 байрт шалгарсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зурагт хуудас тэр тогтоод хөшжээ. Сум яг энтхгийн мэс Юкта Эндерлал Мукигийн цохон дунд алтлаг чимэглэл бүхий галуулан биендийн гялалзсан байсан тэрэл цэгт туссан болохыг би олж харлаа. 1999 оны эдгээр мисүүдээс надад Өмнөд Африкийн мис Соня Расити үнэхээр үзэсгэлэнтэй санагддаг. Тийм гоо үзэсгэлэнт яагаад тэргүүн тэтэм зөвлөгээгүйд нь гайхдаг байсан. Ээж гадаад яамд орчуулагчаар ажиллах болсноос хойш гэртээ байх нь улмал цөөрсөн юм. Эцэг их хоёрын минь харилцаа хичнээн хүндий болсныг өдгөө дарь хүүхэр ханхлан байгаа энэ өрөөндөх ганц хүний 2 ор илтгэнэ. Би энтхгийн мисийн туханд гарсан нүхийг тэмтрэнгээ ааваас яагаад уйлаад байгаагийн юунд Мукигийн цохроо бууцныг асуулаа. Сумны бүлээн ором нэрээ. Би эндий чинь урт удаан амьдрал үнэнч байхын илэрхийлэл билүү гэсэн бодолтой минь хамт хурууны үзүүрт тэмтрэгдэнэ. Би аавынхаа өтгөн хар хөмсгийг нулимс гялтганах хүрэн бор нүдийн ширтэн зогсож байв. Хэсэг зур чимээгүй сууснаа тэр толгой сэгсрэн. Би уулзаж учирч явсан эмэгтэйчүүдээ цөмийн мартчихжээ гэж хэлв.
Юу гих гэснийг би тэр дороо ойлгосонгүй. Гараас нь буугийн авч ширээн дээр тавиад аавын дэргэд хан налаад сууж, дарийн үнэр авсан Мусягийн хамар хэрхэн сарталцахыг харан хэдэн хорон чимээг үүдв. Эцэг минь амьдралынхаа туршид хэдэн эмэгтэйг сэтгэлдээ нууцхан бодож явсныг тэднийхээ царай төрхийг өдий болтол дурсан санаж яваад өнөөдөр л гинтхэн мартчихсан эсхийг асууж шалгааж зовоохыг хүссэнгүй. Ямар тач жар гарсан эцэг минь амьдрал гэж урт аяллаа зугаа цэнгэллийн зүргүүд дээр зуурхан учраад салсан 100 шахан эмэгтэйгээ цөмийн мартаж орхисныг удалгүй ойлгов. Хуучин модон шатрын дэргэд байгаа Герман Волтрийн дайзанд одоо 10 сум үлдсэн. Энэ янзаараа бол хизээ нэг өдөр хин гэдгээч санахаа болчихож мэдхээр байна. Тэмийн болж гимэн муу эцэг минь тархиа цоо буудчих ч энүүхэнд биз гэсэн шүг бодох үе. Буугийн сайтар нуух хэрэгтэй гэж өөртөө захилаа. Аав маань 70-аад оноос 90-ад оны ихэнх хүртэл тасралтгүй 20-од жил тээврийн жолооч хийсэн хүн. Хөдөө хотын замаар жилдээ 30 мянган км давхидаг байсан гэд бодохоор 16 сарын дотор дэлхийг нэг удаа бүтэн тойрдог байж. Хаанаас юу очиж хаашин зөөдөг байсныг би сонирхож байсангүй л те. Хожим автобаз хаалга барьсны дараа хэвлэх үйлдвэрт үсэг өргөж хийж байсан гэдэг. Зөвхөн хэвлэх үйлдвэртэл гихт тэрний санвал зохих нэг биш эмэгтэй байх ёстой нь мэдээж. Үйлдвэрийн 1996 онд татан болгоснаас хойш эцэг минь гэртээ сууж байгаа юм. Бид аавын өрөөнд хан налсан чигтээ суух бол Муся аавыг харгадах гэсэн шиг өвдгийн дэрлэн хэвтэнэ. Хэвлэх үйлдвэр 1996 онд хаалга барьсан 20 жил өнгөрчээ гэж аавыг хэлэхэд хөгшин Муся гарын 7. Тэгэхэр аава Муся 20 настай гэсэн үг үү? Тийм л болж таарч байна. Үйлдвэр хаагддаг тэр жил анх Мусяг тэрж ирсэн ээ дээ. Хүчид ихэд ямар их баярлаж, ээж чинь харин ямар их уурлалаа да. Гэт аав сэтгэл санаан засраг бололтой над руу харин нэмсэглэв. Тийм шүү. Гүнэрэ цаг хугацаа хурдан юм а. 1996 он. Миний хүү яваад өнөх дэвтрээ аваад ирээч. Гэж аав маань юу ч болоогүй янзтай хэлв. Би өдрийн тэмдэглэл хөтлөөд 20 жил болжээ. Зарим нэг онцгой тохиолдлыг бичиж тэмдэглэсэн 6 дэвтэр надад байдаг юм. Тус бүрний амьдралын маань нэг оныг дотроо хадгалсан дэвтрүүд. 1996 он, 2000 он, 2004 он, 2008 он, 2012 он, 2016 он. Амьдралд болоод өнгөрсөн зүйлийг мартахгүй тулд дэвтэр тэмдэглэдэг юм. Хизээ хойно эдгээр тэмдэглэл маань намайг өнгөрсөн цаг тийш хөтлөн аваачхад алдаж гээсэн ямар нэг зүйлээ тэндээс олж юуны магад гэсэн бүдэгхэн найдварт хөтлөгдөн ийм ихийг сарачсан хэрэг. Он оноор нь хаягдсан гадар дээрээ дэлхийн өнцөг болон бүрдэх хотуудын зураг бүхий эдгээр дэвтрүүдийг ээж надад очсон хот болгоноос авчирч өгсөн юм. Москвагийн улаан талбай Александровскийн цэцэрлэгийн зурагтай хавцсан дээр нь 1996 он. Улаанбаатар хот хэмээн бичсэн дэвтрээ барьсаар би өрөө рүү нороход аав хүүхэд шиг хөлөөж игээд суучихсан хүлээж байв. Аав, энд таны тухай, Мусягийн тухай ч гэсэн бичсэн байх учиртай гэд би дэвтрээ дэлгөв. Бид дэвтрийг хамтдаа уншлаа. Өнөөдөр хичээл орсонгүй. Ангид маань 2 эмч орж ирсэн. Бидний айсан гэж эмч нар Намжин багшийг эмнэлэг рүү авч явсан. Эрхлэгч Намжин багш чинь өвдсөн байна. Тийм болохоор хүүхдүүдээ та нар өнөөдөр таарч болно гэсэн. Эрхлэгчийг гарч явсны дараа Намжин багш Намжин боллоо гэдэл хүүхдүүд удтал шуугилдсан. Багш чинь ямар өвчин тусныг чи одоо санаж байна уу? Тэхиш. Тэр жил хүний санах ойг алгуурх устгадаг өвчин анх тархаж билээ. 500 мянган хүнийг нэрвсэн тэр өвчнийг хэн ч юм тэжээмлийн хам шинж гэж нэрлсэн нь тэр дороо л тухайн өвчний нэр болоод тогтчихсан юмдаг. Гэрийн тэжээвэр амтнаас хүн талддаг болохоор л тэгж нэрлсэн юм байлгүй. Аав, та тэр өвчнөөс болоод ажлаас хаалгдсан юм уу? Соц нийгэм нуран унахта зэрэгцээд
Үйлдвэрүүд үгүй болж өмч хувьчлал явагдаж манайхаа төдий үйлдвэр заводын хоосон балгас болсон барилгаар дүүрээд эрх чөлөөт хот болсон юм да. Хүмүүс мянгаар ажилгүй болж гудамжинд гарсан хачин гонигтайч итгэл найдвар дүүрэн өдрүүд байсан юм. Гутлын үйлдвэр, шаазангийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр, автобаазууд, хэвлэх үйлдвэрүүдээс юу ч үлдээгүй. Их ажил өрнөж хэдэн зуун хүн хөлхөж байсан том барилгууд удаачгүй цон хаалганаасаа эхлээд тоногдож цөлмүүлээд юу чгүй хоосорч үлдсэнтэй. Ийн ярахад харцсанд нь тэртээ 20 жилийн өмнө байсан юм бүхэн гэрэлтэн үзэгдэх шиг болоход аавыгаа хэдхэн мөчийн өмнө уйлж суусны саналаа. Нэрнч хатаж амжаагүй тусал нулимсанд нь 1996 он нөлөөт толон туссан дүрс шиг дугуйран харагдсанаа. Сая л өнөө нулимстай хамт хаашаа чим сарнин үгүй болоод харц нь 2016 онд эргэн ирэх шиг болоход аав минь эв хавгүй жийсэн хөлөө засан ичиж нэрлэгсэн янзтай над руу хараад за цааш нь уншууш гэж уруулан мөлзөглөв. Аав маань нэг гүлэг авчирлаа. Нохойд газуулж боорлуулсан болтой юм. Гаслаад их өрөвдмөрийн. Ээж харин ууралсан. Ажил дүрлгүй хүн нохойд хижээдгүй гэж аавыг загинсан. Аав тэр гүлгний хойд хөл рүү заагаад харж гэнэ үү? Орс авчаархгүйсэн бол гэртээ үлдээхгүй байсан юм. Хаа очиж нэмц цусан давмгаа юм гэж хэлсэн. Энэ тэнтэй хазуулсан шархын цэвэрлэж Мусия гэдэг нэр өгсөн. Мусия гэдэг энэ үг Монгол улс социализмыг ялуу гэсэн утгатай товчилсан нэр штэ. Хинт чилж болохгүй шүү. Зөвхөн чи бид хоёрын нууц болог гэж аав чихэнд минь хэлсэн. Мусия. Гой нэр байгаа эцтэй. 1996 оны 6 дугаар сарын 30. Энэ хүртэл уншаад арын хуудсыг эргүүлэх зур аав минь төрүүхэн буу атгаж байсан гараараа хөгшин Мусиягийн толгойг маажин суухаж. Аав маань 1996 оноос 8 жилийн дараа буюу 2004 онд тэхээштэй болсон юм. Өвчнөн нь онцлогдсноос хойш 12 жил өнгөрч даамжирсаар идүүгээ зарим зүйлийг мартаж эхэлсэн нь энэ. Цааш нь хэдэн хуудас хамт уншлаа. 96 хуудас дэвтрийг дуустал. Миний бичсэн энэ мэд тэмдэглэл хөврөх хагаад хамгийн арын хуудсан дээр өснөөс нь өнгөгдөж өргөйсөн бяцхан Мусиягийн зургийг наажээ. Ээж 2012 оны сонгуулийн дараа үл таних нэг эмэгтэй манад ирсэн. 50 гаруй насны өндөр туранхай тэр эмэгтэйг эхэндээ би аавын танилуудын нэг юм болов уу гэж таасан. Хэнцэр торгон цамцсан. Цамцныхаа гадуур тогсон гурвалжин захтай ноосон хүрмэн. Хүрмнийх нь энгэр дээрх цэцгэн хатгамлан. Цэцгэн хатгамлын дээхэн өнгийн шил шигтгэн уралсан зүгийн хэлбэртэй сүлбээр зүү хатгсан цэргээс нь харахад тунч дэгжин хуанчээ. Намх өсгийтөө зөөлөн ултаа арьсан гутал шагаагаа хүрсэн дааван өмд нь тэр эмэгтэйг улам өндөр гойлог харагдуулна. Бид галтгооны өрөөнд сууж хамт цай уулаа. Юу аав энэхүү ойрхон нохоо салхилуулахаар гарсан гэж хэлвэл эмэгтэй толгойд өгч байна. Сандлын түшлэг налан толгойгоо үл ялэг гэлжээлг нүдэн анин суух нь хол замд ядарсан шинжтэй суудал дээрээ зөөрмгөлж байна уу гэмээр харагдлаа. Залуудаа ямар сайхан эмэгтэй байсан болоо гэж бодох зур аавд атаархагч шиг хачин мэдрэмж төрөв. Үл таних эмэгтэй нүдэн аниатай чигээрээ манжуураас 4 хоногийн өмнө гарсан тухайга хэл дээр асуудал гараад олон хоног саадах шинжтэй болохоор нь өвөр Монголоор дайрч замын үд бомтоор Улаанбаатарт ирсэн гэдгийг над ярив. Тэр холоос ямар хэрэгээр ирсэн болоо? Яана, аав маань зарим эмийг мартаж эхэлсэн гэдгийг энийгч мэдэх болов уу? Гэж бодож суутал ашгүй аав Мусия хоёр гаднаас ороод ирлээ. Аав өнөө эмэгтэй мөрөн дээр гараа тавиад илэх мэт зөөлөн атгаснаа. Миний өрөөнд орыг их шиг толгоогоод өгсөн бол Мусия тэр эмэгтэйд эрхлээд сүйд болов. Гэтэл өнөөх эмэгтэй гинэт учиргүй уйлв. Дараа нь аавын өрөөрөө гүйж ороод ханын тавир дээр байсан эвхэгддэг жаазтай зургийг барьж ирэн над руу ууртай сарвайв. Дараа нь зургийн цомгоос нялх балчир намайг тэрэн инээмсэглэж байгаа өөрийнхөө залуухан зургийг олж ирж үзүүлв.
Үнэхээр сайхан эмэгтэй байжээ. Тамхи татан галтугааны өрөөгөөр нааш цааш холхиж байснаа толгоогоо базлан энэ хүмүүсийг яая да нохойноос дор болчих гэж хэлэхэд нь надад үнэхээр тэжээвэр амтан болчихсон юм шиг ичгэвтер мэдрэмж төрсөн. Тэнэг амтан. Төрүүлсэн ихийгээ 20 хоног яваад ирэхэд нь танихгүй хар илгийн хүн ороод ирсэн аятан мэлиж угтах гэжтэй. Гэхдээ бидэнд ер нь юу гэж аимшигтай, юу гэж дорой өрөвдөлттэй юм тохиолдчих нь энэ вэ? За өвчин ямар хэлж ирэх вэ штэ. Чи ч гэсэн гэрэн бараа харах юм биш. Чи ингэхэд байна. Хамгийн сүлд хизээ надтай ингэр зөрүүлснээ санаж гин үү? 20 жилийн өмнө бай? 15 жилийн өмнө юу? Гүч энд ч одоо амраглал ямар хамаа байгаа юм бэ? Хүүгийн чинь тухай яриад байна. Унтах эвдэх тухай солиороод байх юм. Солиотой галзуу тэнмэл авгаа. Би тэгвэл амьдралын тухай, жаргалын тухай чамтай яриад байна. Жаргал байгаа газар хинч зовлонг твчээд амьдраад байж чадна гэж чамд бодогдохгүй байна уу? Би ер нь хүүгээ бодоагүй ингэж яваа мó? Тэнэг авгаа. Улсараа шахуу өвдөж зовж байхад чи надаар ер нь яалах гээд байгаа юм бэ? Зочны өрөөнөөс тэдний ярих чимээ нэг их тод биш ч дуулдана. Ээжийн хэлсэн нохойноос дор болчих гэжтэй гэсэн үг бодогдоод болтгүй. Шүн орондоо орсон хойнооч тэрэл тухай бодож хэвтлээ. Хүн мод руу авирахтаа зуурсан мөчөр дээрээ гიშгэж байж гардаг. Харин буцаад буухтаа гიშгсэн мөчрөөсөө атгадаг. Би бүх зүйлийг эхнээс нь санах гэж оролдов. Хамгийн анх 1996 оны 100 ээж Москвагаас ирэхдээ Улаан талбай Александровскийн цэцэрлэгийн зурагтай дэвтэр, 2000 онд Умар Солонгосоос ирэхдээ Пхеньян хот, Ким Сусан дурсгалын ордон, Ким Ир Сений талбайн зурагтай дэвтэр, 2004 онд Лондонгоос ирэхдээ Букингемийн ордон, Биг Бен цамхгийн зурагтай дэвтэр, 2008 онд Бээжингээс ирэхдээ Тяньаньмэний талбай, Шууны үр цэнгэлтгийн зурагтай дэвтэр авчирсан. Эхэндээ би мартаж болохгүй зүйлсийн талаар тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Ойр дотны хүмүүсийнхээ дүрсэн он сар өдрөөс эхлээд хинээс ямар авлагтайгаа хүртэл бичдэг байлаа. Гэтэл ээжигээ мартчихдаг байна шүү. 4 жилд ганцхан удаа үзүүрээ дэгэлдэг явуулын цирк шиг. Хэнд ч хэрэггүй тэмдэглэлүүд. Гол дүр нь хизээч баяр жаргал амсдаггүй савнгийн дуур шиг 20 жил үргэлжилж байгаа ши янгууны үлгэр хөөхидөө. Хүүдээ өнгөрснөө санаж байг гэж ээж минь дэвтэр авчирдаг байжээ. Амтнаас дор болчих гэж гисэн үгийг мартахгүй тулд өөртөө дахин хэлсээр тэр шөнөөр унтмааргүй. Би унтчихал юм бол бусад хүнийг бусдаас ямар ч ялгаагүй өөрийгөө ч гэсэн марчих юм шиг айдастай хэвтлээ. Би 2000 онд 18 настай та Тэхэштэй болсон юм. Тэмдэглэл. Өнөөдөр би сонгуульд саналаа өгөх байсан. Гэхдээ чадсангүй. Бичих зүйл маань улс төртэй холбоогүй. Гэхдээ очиж яг өнөөдөр би Тэхэштэй болсноо мэддэг байна шүү. Эмнэлэгт би хичнээн дургу гэж сайн эмч ховордож эмнэлэгт зүгээр л эмч нар байх болсон. Ганц эмч нарч биштэй, сайн багш нар, сайн зохиолчид, сайн яруу найрагчид, сайн зураачид, сайн хөгжимчид, сайн жүжигчид, сайн бүжигчид, сайн дуучид, сайн найруулагч. Сайн ээж, сайн аав гэж байха болсон. Одоо зүгээр л ээж нар бас аавууд бий. Үзэлгийн өрөөнд ороход залхуу санамжийн минь санагдуулам хөдөлж ядсан лагс биетэй авгаа өндийж харалгүйгээр надаас асууж байна. За тэгэхээр тэжээмэл амтны хам шинж хизээ илэрсэн бэлээ? Тийм шинж надад илрээгүй. Цусны шинжилгээ авлаа. Улаан өнгө хараад ухаан балартч байна уу? Гүй. Улаан өнгө ямар нэг зүйл сануулж байна уу? Онц гойд юм орж ирэхгүй байна. Муур нохой тэжээдэг үү? Гэж асуухт нь Мусья гэж нохоотойгоо хэлсэн юм. 2000 оны 7 дугаар сарын 1. Би энд Тэхэштэй 140 хүүхдийн хамт хотоос хол цуслан дамарч байна. Өвдөд байх юмгүй зовир гэд нэрлчих зүйл алгаа.
Элсэлтийн шалгалтаа өгч чадсангүй. Аав ээж хоёр өчигдөр намайг эргэж ирсэн. Ээж ажиллаар умар солонгос яваад уржигдэр ирсэн гэсэн. Надад пианоны хотоос дэвтэр авч ирснээ өгсөн. Золигийн тэхээшээс болоод 18-аас 25 насны олон залуус сонгуульд саналаа өгөөгүй талаар аав ярьсан. Улс их орныг залуус та нар биш, хөгшөрч байгаа бид ч биш, үл үзэгдэх гар удирддгийм гэж ээж мэдэм хэрсэн. Ээж аавын үеийнхэн цусланг яагаад ер нь лагер гэж ярьдгийг би гайхсан. Өдөржин лагер гэж ярьсаар ботсон. Магадгүй тэдний үеийнхэн багасаа л хорих лагер шиг ямар нэг зүйлийн хорионд байгаад дасчихсных тэр үзээ. 2000 оны 7 дугаар сарын 8. Би 2008 оны зуны бөхчим өдөр өрөөнийхөө цонхыг дэлгэчгээд хүйтэн шар хариг залгилангаа 2 сарынхаа тэтгэмжийг цуглуулж байгаад аятайхан номын тавир хийлгэх тухай бодож суулаа. Ном хийдэг шилэн шүүгээ маань даанч муудаад хариугүй салж унахад бэлэн болчиход байгаа юм. Тэгэхээ иштэй иргэн болгон улсаас тэтгэмж авдаг болоод 4 жилийн үр үзэж байна л та. Өнгөрсөн 2004 оны сонгуулиар тэгэхээ иштэй хүмүүст тэтгэмж өгнө гэж амласан 2 нам хоёулаа ялаад яг ижил 36 судал авсан юм. Ер нь улсаас иргэдэд харж хандах тал дээр ахиц гарсан гэж би хувьдаа боддгийн. Хэн нэгэнтэй гэрлэх юм бол 500 мянган төгрөг өгнө, хүүхэдтэй болсон өрх болгонд 300 мянга гэдэл. Ажлаасаа халагдаж, ажилгүйчүүдийн игнэнд шилжлээ гэхэд айх зүйлгүй, улс 200 мянган төгрөг сар болгон дансан чинь хийчихнэ. Сонгуульд саналаа өгсөн иргэд хүртэл улсаас мөнгө авна. Ямар вэ? Гэхдээ энэ мөнгөний халуурал биш. Зуны өдрийн бөхчим халуун л намайг ёстой галзууруулах нэ. Ер нь яагаад сонгуулийн өдрүүдэд амьсгал авахд ч бэрх цээж давчтан бөхчим байдгийм бэ? Би өрөөгөөр нааш цааш холхингоо Жорж Оруэлл гэсэн нэртэй улаан хавцтай номыг салж унах шахсан номын тавираасаа суулж харлаа. 1984 гэж байх юм. Гүн чи юун тухай ном бэлээ? Сонгуулийн тухай ном билүү? Хуудсын сөхөж хэсэг суухдаа би нэг зүйл биштэд явчихсныг ойлгох шиг болов. Би чинь энэ хүртэл уншсан бүх номоо мартчихсан юм байна шүү дээ. Зарим номыг эхнээс нь, заримыг дундаас нь, бүр төгсгөлөөс нь уншиж үзлээ санаж байгаа ном байдаггүй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Хэдэн цагийн дараа би гэж хүн өрөөгөөр хөглөрөх баахан номон дунд хүн төрлөختний бичиг соёлын өв дурсгалд хаягдаж гашилсан тархи толгоогоо базлан гайхаш тасран сууж байв. Намжин багшийн тухай бодлоо. Уран зохиолын багш маань байсан. Ер нь ихэнх хүн уншсан номнуудаа тодорхой нэг байдлаар мартсан байдаг шиг. Ямар ч зохиол 1 хоног, ихтэй 10 хоног толгойд бодогдож байгаад мартагдчихдаг. Гэхдээ зарим нэг үйл явдал хэн нэгнийх нь нэрэл санагдаж үлддэг биш билүү? Аливаа нэг номыг анх уншсан мэдрэмжээ үргэлж хадгалж байх, тэнд бичигдсэн зүйлсийг баа бэйгүй санаж байх боломжгүй шүү дээ. Тэр байтугай бүхэл бүтэн 800 жилийн түүхийг орд тас мартчихад шинээр зохион бичсэн тохиолдол бидэнд бий биз дээ. 800 жилийн явдал бүхэл ойр зур уншсан 80 хүрэхгүй намаа мартсан хүн өч төчнөн байгаа байлгүй. Аз жаргал, зовлон шаналл 2, ариун сэтгэлтэй хүний зүрхэнд тэнцүүхэн оршдог шиг альвааг санаж сэрж зовох, алмайран мартаж тайтгарах 2 надтай адилхан ч юм уу та.
За та ер нь тэгээд мартсан дээр олон ном байдаг хойно доо. Ингэж бодон тайтгарч аваад өрөөгөө цэвэрлэж гаргаж эдэлсэн номуудаа салж унах төгсөн шилэн авсанд нь буцаагаад хийлээ. Тэмдэглэлийн дэвтрүүдэд 50 өр дээр он оноор нь ямбайлан залах зураа, Бүкенгемийн ордон, Биг Бен цамхгийн зурагтай хавцсан дээрээ 2004 он Улаанбаатар гэж хаягдсан дэвтрийг дэлгэн харав. Тэмдэглэл. Манай улсын хүн ам 2.5 сая болон өссөн. Сонгуулийн насны сая шахам иргэн тэхэ ишээс болоод ямар нэг зүйлээ мартаж эхлээд байна. Аав минь өмнөх сонгуулиар аль намд саналаа өгснөө мартсан бол би санал өгсөн нам маань мөрийн хөтөлбөрөөр биелүүлсэн эсхийгч санахгүй байна. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн хамгийн дургүй улс төрчдөө ахин сонгосон. Итгэл найдвар төрсөндөө одоо л өөрчлөгдөн гэж итгэсэндээ биш. Тэднийг хэн гэдгийг айл эрт мартчихсанд л хэргийн учир байгаа болов уу? Магадгүй улс төрчид маань мартаж санахын зовлонтой л яваа бизээ. Сонины булангаас тэхэ ишин хүний ой ухаан оюун санааг тэр дорн үгүй хийдгүй маш алгуурхан холдуулсаар байдаг болохыг уншлаа. Тэхэ иш хүний биед орсон тариу хормхон зуур цочрол өгч түүнээс хойш санах ойг алгуурхан гимтэж эхэлдэг талаар тэнд бичсэн байна. Энэ зур Улаанбаатар хотод маань тэнгэр өөд цуулан гараад оч өсрүүлэн тесрэх шинэ жилийн салиутлуугаа адил гинтийн гоцгойд үйл явдлууд ар араасаа тохиосор байна. Тэр мэд цочролд олонтоо орж байгаа хойно бидний тарих толгой гимтгэхээс ч яах вэ? 2004 оны 6 дугаар сарын 26. Номын шүүгийг тэр жигт нь орхиод тэтгэмжийн мөнгөөр аав бит хоёр шин зурагт авлаа. Хайрцаг шар ариг авч тавиад шинэхэн Samsung зурагтаараа шууд нэвтрүүлэг үзэхээр буудан дээр тухлав. Шууд нэвтрүүлгээр хотын гудамжинд автомашинууд шатаж өөмөний үеэр дэлгүүр тонж байгаа этгээдүүдийг харуулна. Хотын төвийн хідэн байшинг, галдан шатаасны дотор уран зургийн галерей, дүрслэх урлагийн музей, намын байр зэрэг чухал объект өртсөн гинэ. Хизэнээс намын байр залуусын хүл тасардгүй чухал объектэд тооцогдох болсныг санахгүй байна. Гэхдээ сайхан байна. Өөмийн самууны үеэр 5 хүн алагдаж, олон 10 хүн шархтаж хэдэн зуун хүнийг хорьсон байх. Хотын зэвсэг төвчин хяналтаа авч төв гудамжинд зөвлөлтийн хүн даврын танкууд гараад ирлээ. Хүй, энэ Орос танкууд чинь газрын хаанаас гараад ирвэ? Гэж аав хашгирч барьж суусан удирдлагаа чулуудсан нь хэвсэн дээр цагиргалан хэвтэж байсан Мусягийн хондлоо дээр бууж Монгол улс социализмыг ялуу маань гаслан гинсаар өрөөнөөс зуларлаа. Хаасайгүй дуут дохио хангинал даадал хот тэр аяараа бужигнан байгаа болтой. Бид хоёр ч шар айрагтай халамцаж овоо хөөрцгөв. Тагтан дээр гарч хоосолсон шар айргийн шилээ ийш тийш нь шидэж гарлаа. Дараа нь бүр 9 мм-ийн Волтер гар бууга авч төрийн ордны зүг дайнч өвгдээдсэн минь сүнс оршиж байгаа өөмөрөгч тэнгэрийн зүг буудан гал зурцгаав. Аав 5 удаа, би 3 удаа бодлаа. Муу ир дайнд хөөрнө гэж үнүүг шүү. Ээжийн Польшоос чөлөө авч ирсэн Герман Волтерийн дайзанд 19 сум ордог бөгөөд одоо 11 сум үлджээ. Бослог үүмэн буудалцсан хүний аим эрсдсэн аимшигт хэрэг болоод хэдхэн хоног өнгөрч байтал ээж Бээжин хотоос ирж ашгүй бүгдээрээ амар тайван амьдралдаа эргэж орцголоо. Монгол хүн Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн баярт үйл явдлыг тэмдэглэж бид гурав нэг даруухан ресторанд оройн зоог барив. Би төмсний нухштай гахаан голмах ишнэцэл, харин ээж үхрийн жигэнсэн мах, ногооны салаад, аав хоньны шарсан хавирга захиаллаа. Хоёр хавиргын Мусяд өгөхөр боолгов. Хоолны араас аав бид хоёр хоног текила уусан бол ээж дарс шимэнгээ Бээжин ямар сайхан хот болох тухай үдэш болтол ярьж өгөө. Муся. Манайх жуулчны гудамжинд байх орон сууцны барилгуудын хамгийн хойд игнэнд цагаан ногоон өнгийн угсармал хорооллын зүүн хойд булангийн 21-р байрны 4 давхарт байдаг юм. Тохилог 3 өрөө байранд аав, ээж бас Муся нэртэй нохоон хамт дөрвөлээ аж төрнө. Ээж гадаад яманд ажиллана, ажлаар гадаад улс орн руу их явна. Ихэвчлэн 7-10 хоног заримдаа бүр 20 хоногоор ч явах нь бий.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилдаг Түлээ шүүдээ баярлалаа. Тэхээ иштэй хүмүүст улсаас тэтгэмж өгдөг болсон учраас ажил хийхийг хориглож шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөх болсон юм. Яагаад ч юм бидний итгэл үнэмшил ердөө ганц тусалт цус шиг тэр туслахын цус нэг их удалгүй шимэгдээ дуусчих юм шиг ууршаад үгүй болчих юм шиг санагдана. Бид улс эх орныхоо төлөө чадах чинээгээр хичээж байна. Тэхээ иштэй иргэд аль болох ажил хийлгүй гэртээ байх нь улс эх орныхоо төлөө хийж байгаа хамгийн чухал ажил юм. Аав нэг өдөр Мосяг бүр мөсөн унтуулъя гэж надад хэллээ. Би эрс татгалзаж бид хоёр эннээсээ болоод муудалцав. Оройн гихтэл бид хоёр муудснаа мартчихад хоёулаа хоолны ширээний ард зэрэгцэн суулаа. Хооллох зураа би ааваас асуув. Аав, Мося маань ахад хэдэн жил амьдрах бол? Энэ маань одоо 24 настай шүү дээ. Өөхөх цаг нь айл эрт болсон. Олон нохойд эрэгдэж зуулгасан хачин амттай ирсний удахад манайд мөнхийн утгийг олсон юм шиг л амьдарч байна да. Та Мосяг анх авч ирсэн тэр өдрийг одоо хүртэл санаж байна гэж үдээ. Мосяг авч ирсэн тэр өдрийг чамайг төрдөг өдөр цас хаялж байсныг ээжтэй ч наах танилцаж байснаа бүгдийг санаж байна. Гэхдээ Мося гэж гонгонохоо одоо болоо. Би чамныг юм хэлье. Ингэж бай. Дэх үед 14 гүлэгтэй нэг жингэр байсан. Сонсож гин үү? 14 гүлэгтэй шүү дээ. Чиний өнөө хотуудын зурагтай дэвтрүүд байна да яг тэрэн шиг чинь гүлгнүүд нь хачин сонин нэртэй шүү. Ямар? Хотуудын нэртэй гэж үү? Үгүй. Бүр улсуудын нэртэй. Тэр жингэрл гэхэд 17 наслсан юмдаг. Хүний насаар бол одоо 69 наслжээ гэсэн үг. 1922 онд төрсөн нохоо 1991 онд мэжсэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ тийм байтал энэ Мося арай хитэрнэ. Тэгэд гүлгнүүд нас урт наслсан уу? Наадхаа бол ээжээсээ асуусан чин дээрээ. 14 гүлэгтэй 69 настай гэл утнохоо байжээ. Хүн нэг нас нэмж байхад нохоо 4 нас нэмдэг юм шүү дээ. Яг сонгуулийн давтамжшгүй. Улаанбаатарт 24 хэмээн хүйтэн байна. Нүүр нүдгүй засаар шуурч байна. Тал нутгийн хүйтэн салхи, тарих толгой дундуур эсгэрэх шиг болж байна. Зарим зүйлийг эргэн санах нь уур цухал төрүүлэх тул би номынхоо тавирын хамгийн дээд нүдэнд даавуунд ороож нуусан Герман Волтрийг гаргаж ирлээ. Тэгээд ингэж үхтэл шиг амьд явхаар одоо үхэж үз гэж амандаа шивнэлээ. Дайзанд нь 10 сум үлдсэн бууныхаа амийг зөнөж гүйдсэн Мосягийн толгой руу чиглүүлж байгаад гохын хоёронтой өгсруулан атгалаа. Байгалийн жамаараа нас барах хувьгүй амтан байж тээ. Жирийн нэг нохойн хувьд 24 наслнаа гэдэг байж боломгүй урт хугацаа. Нохойны амьдралын 1 жил хүний амьдралын 4 жилтэй тэнцдэг гэж үзэх юм бол хөгшин Мося 96 наслжээ. Гэнэт бүх зүйл санагдаад эхэлсэн нь Мосятай өнгөрөөсөн 24 жилийг мартаж чадахгүй байгаа нь тох урхалч юм шиг. Энэ хүртэл өчнөөн зүйлийг мартсан хэрнээ Мосятай өнгөрүүлсэн 24 жилийг мартаж өгөхгүй юм. Альваг мартаж чадна гэдэг амар амгалан амьдрахын нууцж байсан юм билүү? Хэн мэдлээ? Ямар нэг шин сэргэг зүйл гялс хийх мөчөд сүлийн ой санамжтай минь цуг чийчгэлсэн арчигдан арилах болтугай. Баяртай Мося. Магадгүй бидний ой дурсамж хэвийн байсан бол ирээдүйг хүлээх итгэл үгүй болж ухааралтай зэрэгцсэн харуусал ирж
Тэр хэрээр үр хачаа улам хүнд санагдан, ууч дүүрэн сэтгэлдэн үгүй болгож байсан юм билүү. Элдвийн зүйлс энэ хотод болж л байдаг. Гэлээгээд нэгэнт болж өнгөрсөн бүхний цаадах нарийн учир шалтгааныг олох гэдэггүй. Тэгсгээд л мартаж орхихыг илүүд үздэг нь бидний хамгийн сайн чаддаг зүйл болон үлдэгтэй. Герман Волтерийн дайзанд одоо 8 сум үлдсэн. Энэ тоог нохооны амьдралаар жишвэл 2 жилдээ тэнцсэн. За, зохиол маань энэ хүрээд дуусч байна. Тэгэхээр бид хамтдаа Батхүүгийн Бат заяа зохиолчийн Санахгүй байна гэхдээ сайхан байна нэртэй номноос нь ижил нэртэй өгүүлэлгийг хамтдаа сонслоо. Та нар манаас өөрт төрсэн сэтгэлдээ комент хэсгээр хуваалцаарай. За энэ зохиолоос бол хамтдаа ярилцах, бодох, бүр ингээд ухаж төнхөх маш их юм байгааг сонсогчд маань анзаарсан баха. За миний бодлоор ямар ч байсан зохиолыг бэлдэж явах хугацаанд бол би ягаад ч маш их догдолсон. Тэгээд энэ зохиолоос маш олон зүйлийг зохиолч бүх зүйлийг ингээд оргуу хоосноос зохиож зохиол бичиж байгаа учраас юу илэрхийлэх гэсэн болоо, энэ хүн ямар санаа гаргасан болоо гэж маш их бодсон. Зохиолын хувьд бол шүүмжлэгчдийн за ерөнхийдөө хүмүүсийн ярьж байгаагаар энэ одоо социалист нийгэм ардчлал хоёрыг эсрэгцүүлэн ярьж байгаа санаа байхгүй гэж үзээд байдаг. Батхүүгийн Бат заяа зохиолч бол ерөнхийдөө яг одоогийн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй ч юм уу одоо эсвэл сэтгэл зүйн зөрчилтэй хүмүүсийн дотоод сэтгэлийг маш гоё илэрхий гаргаж тавьдаг юм бараг шидэт реализм зохиолч гэж энэ талаараа илүү давуу бичлэлттэй гэж үздэг. За тэгэхээр энэ зохиол дээр миний одоо анзаарснаар Тэрхүүгийн тэмдэглэлийн дэвтэр нь 96 он, 2000 он, 2004 он, 2008 он гэдэг дандаа л нөгөө бидний сонгуул өгдөг жилүүдээр дэвтрийнх нь урд он тавигдсан байгаа нь их сонирн байна. Гэхдээ энд ардчлал эсвэл одоо бидний ардчлалаас өмнөх тэр улс төр нийгмийн байдлыг аль нэгийн сайн муу гэж үзэх гээгүй, нэрэж гээгүй болов уу гэж бодогдсон. Яагаад гэвэл дурсамж бол баримт биш юм аа гэж бодогдож байна. Бид амьдралдаа маш их зүйлийг туулдаг. За бид ардчлалаас өмнө тэгвэл бүх хүн ажилтай байсан, бүх хүн одоо нэгэн хэвийн амьдралтай байсан ч гэдэг юм уу, үйлдвэр бүгд одоо үйлдвэрүүд байсан гэдэг сайхан дурсамжуудыг маш их хүмүүс ярьдаг. За тэр дурсамж болгон дулаан байгаа зүйлээ бид авч үлдснээс бас эрх чөлөө боогдмол байсан, одоо хязгаарлагдмал байсан гэдэг даван туулсан тэр хэцүү зүйлсээ бид мартаад сандгүй тэгсэн хэрнээ санаж байгаа зүйлсэн дандаа оюун бодолтой бид сайхан зүйлсийг авч үлддэг. Одоогийн нийгэмд ч гэсэн бидэнд шүүмжлүүлжтэй юмнууд маш их байна. Тэр ч утгаараа энэ зохиол дээр гарч байгаа Мусия гэж 24 настай нохоог хороогийн хожаамар амьдэрсангүй гэд буудаж байгаа нь бас л одоо цагийг бид шүүмжилж хандж гинэ үү гэж ойлгогдлоо. Тийм учраас аль алийг шүүмжилсэн байна гэж үзэж байна. Дээрэс нь ээжтэй хүн хамгийн их хайртай мөртлөө тэр ээжигээ санахгүй байгаа тэр хүүхдийн тэр ой санамжаа алдаад байгаа тэр өвчин ерөнхийдөө бол ийм ардчлалын замаар замж байгаа мэт боловч одоо социалист хэв шинж нэг намын дарангуулал маягийн зүйл бий болоход одоо бид урдны сурч тассан тэр ээжгээ тэр зүйлсийг санагдуулж тэрэндээ дуртай байх тэр үнцгийг бас харуулж өгч байна гэж бодож байна. Дээрээс нь энэ зохиол дээр Жорж Оруэллийн 1984 гэж зохиолын тухай дурдсан байна. Тэгээд мэдээж энэ зохиол дээр бол тийм улс төрийн дарангуулал яаж хувь хүний эрх чөлөө бодол санаа үнэн гэж бодож байгаа бүх юмыг устгаж байгаа тийм гол санаа нь гардаг зохиол. Тэгэхээр энийг дурдсан нь ч гэсэн адилхан баг. Тэгэхэд улс төр одоо энэ зүйл биднийг мартамхай өвчтөй юм шиг байх тусмаа одоо 4 жилээр л бид ой санамж алдсан хүмүүс шиг яваад байна уу да гэж бид одоо нийгмийн байгаа байдлыг энэ гэр бүлийн 4 хүн гишүүний байр байдлаар бас л илэрхийлээд гаргасан болов уу гэж бодлоо. Зохиол маш их таалагдлаа. Тэгээд аль бие усны эрхтэйгээр зохиолоо уншуулдаг зохиолчдод маш их баярлалдаг шүү. Та нар манаас бодлоо бичээрэй. За ингээд шинжлэх ухааны таны мэдэх хүн од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар
худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах онтой эм технологи зам өдөр бүр шинэ ураатай түүлийн шуманд дэмжиж ажиллалаа. Бидэнд бас Agora Premium Flower цэцгийн дэлгүүр цэцгээ илгээлээ. Бүгдээрээ дараагийн цохиолоор уулзцгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.